гэж оролцсонд баярлалаа. Баярлалаа урьж оролцуулсанд. За манай энэ удаагийн ярилцлага нь ерөнхийдөө карьер төлөвлөлтийн талаар илүү чухалчилж танаас асуух байгаа. За шууд асуултаас эхлэе явчих тий. За манай 10 жилийн сурагчдад хандаад мэрэгжил сонгох нь нэлээд хэцүү байдаг тий. Тэгээд танаас болохоор мэрэгжлээ хэрхэн зөв сонгох вэ гэдэг асуулт. Ерөөдөө юу юм шиг байгаа. Мэдээж их л мэрэгжил сонголт гэдээ ярихлаараа ялангуяа тренд аюух яригддаг штэ тэ. За яг одоо бол энэ мэрэгжил цаашид ирээдүйтэй байна ч юм уу гэж аюух энэ талаас нь яриад байдаг. Гэхдээ хамгийн номер 1-т миний хувьд бол нарийн мэрэгжил сонгох нь их чухал. Одоо жишээлбэл юу гэдэг зүгээр нэг бизнес менежмент ч юм уу ерөнхийн нэг юм хинч дараа нь сурах боломжтой. Богино байна уу урт хугацаагаар сураад эзэмших боломжтой мэрэгжил чинь ондоо тийм мэрэгчлүүдээс илүү ямар ч хэлсэн хамгийн түрүүнд бакалавр гэдэг чинь өөрөө маш чухал суурийг чинь тавьж өгч байгаа учраас нарийн мэрэгжил байх хэвээр байгаа хамгийн чухал номер 1-т байлаа. Хоёрт нь өөрийн нөгөө нэг хүсэл тэмүүлэл те өөрөө үнэхээр яг хүсэж байгаа юм. Өөрийн чинь амьдарч байгаа улс орон community дотор чинь юу дутагдж байгаа юм. Өөрөө юу хийж чадах юм те өөрийнхөө потенциал чинь юу юм бэ гэдгээ аягүй сайн олж хараад тэн дээрээ бас тулгуурлаад явбал зүгээр юм болов гэж боддгийн штэ хувьдаа. За тэгээд мэдээж гуравт нь хэрвээ үнэхээр одоо зарим хүмүүс за миний хүсэл тэмүүлэл ихэнхдээ одоо ингэдэг байхгүй юу? Айгүй олон залуу оюутан хүүхдүүд холбогдож асууж байгаа юм нь яг одооны тренд юу вэ л гэд асуугаад байдаг байхгүй юу? Түүнээс биш би хардаа ингээд би ийм юм хүсэж байгаамаа гэж ярихгүй байхгүй. Энд чинь хоёр ондоо эхлэлийн цэг байхгүй юу? Хэрвээ нөгөө түрүүний сая ярьсанчлан тэ өөрийнхөө хүсэл тэмүүлэл гэдгийг айхтар чухалчлахгүй байгаа бол яг тэр трендээ маш сайн судлах хэрэгтэй. Ягаад гэвэл одоо магадгүй манай ээж аавын үед чинь эмч гэдэг мэрэгжил эрэлттэй байсан тийм байсан бол саяны хэсэг чинь тэс ондоо илүү дата дээр тулгуурласан мэрэгжлүүд бол эрчимтэй ирээдүйтэй ингээд одоо эрэлт хэрэгцээнд одоо нэлээд одоо трендтэй байлаа шүү дээ тий. Гэтэ одоо эргээгээл буцаад одоо дэлхийд даяараа насжилт гэдэг асуудалтай нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлуудын нэг өөрөө насжилт байдаг байхгүй юу? Монгол яг харьцангуй бусад улс орнуудтай харьцуулахад залуу хүн амтай улс орн учраас харьцангуй насжилтын талаар тэр болгон одоо л нээлттэй нэг ярихгүй л байна л да. Хэрвээ ингээд трендээ бид нар харах юм бол эргээгээл дахиад за одоо насжилт болж гингүүт чинь дахиад эргээгээл совилогч хэрэгтэй, эмч хэрэгтэй гээл тэ эргээгээл тренд чинь ингээд яаж ийнэ гэхээр ингээд байнга өөрчлөгдөд байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр тренд гэж бодож байгаа бол залуучууд трендээ маш сайн судлах хэрэгтэй. Ирээдүйн одоо нөгөө бид нар чинь урьдчилан тооцоолох одоо predictionуудыг их хардаг шүү дээ. Ямар нэг юм эдийн засаг дээр ч гэсэндээ тий. Тэгэхээр яг тэрнтэй ижлэх юм. За Монгол улсын хувьд юм уу, дэлхийн хэмжээнд юм уу, Аз дотроо юм уу гэд трендээ хувьдаа ер нь сайн судлах хэрэгтэй юм болоо л гэж боддог. За ингээд хоёр дахь асуулт нь болохоор таны тухай ер нь хүмүүс маань мэдж байгаа гэхдээ манай Central Talk-ыг үзэж байгаа хүмүүстэй зориулаад та ингээд эзэмшсэн мэрэгжлийнхаа тухай тэгээ яагаад энэ мэрэгжлийг сонгох болсон бэ? Тэгээ давуу болон сул талыг та өөрийнхөө хувьас юу гэж боддог вэ? За миний хувьд болохоор яг эзэмшсэн мэрэгжил маань бол биотехнологич байгаа. За биотехнологи гэхээр нэрнээсээ ингээ ойлгомжтой ахaltaа тий био гэдээ ороод ирж байна. Ардаас нь технологи ороод ирж байна. Тэгэхээр энэ маань өөрөө үндсэндээ технологи гэсэн үг. Тэгвэл юуг ашиглах вэ гэхээр биологийн үндсээ одоо биологи гэдэг шинжлэх ухааны мэдлэг мэдээллүүдээр суурилж одоо биднэрт инновацлог шийдлүүдийг гаргаж ирэх. Одоо жишээлбэл хамгийн энгийндээ генетикийн инженерчлэл байна шүү дээ. Биотехнологи гэхлээр ийм байна. Энэ мэрэгжлийг анх сонгохдоо би өөрөө дуртайдаа сонгоогүй. Яг түрүүн би бас зөвлөсөн шүү дээ. Нарийн мэрэгжил илүү ирээдүйтэй гэгээд би болохоор бакалаврт анх олон улсын бизнес менежмент гэдэг одоо бизнес менежмент жилөө удирдлах жилөө нэг тим юм сонирхчихсан байхгүй юу? Тэгтээ манай нөгөө одоо манай гэр бүл өвөө эмээ ингээд дэшега яриад хамбал бүгдээрээ ер нь эрдэмтэн судлаач хүмүүс байдаг. Тэгээд нөгөө мэдээж гэр бүлийнхэн чинь тэгээд өө ч одоо юу бизнес чи ингээд нарийн мэрэгжил сонгох гээд тэгээд түүнээс яг гэр бүлийнхэн тэгэж зөвлөөг бол би хувьдаа зүгээр бизнесээр явах байсан баг гэж боддгийн. Тэгээд тухайн үед чинь бол нөгөө биотехнологи бас Монгол улсад лабораторийн хувьд ч гэсэндээ их хомс хэлсэн шүү дээ.
лабораторид бид ингээ оюутнууд те дадлага хийгээд лабораторид янз бүрийн туршилтууд хийх боломж их цөөхөн байсан. Тухайн үед чинь ойлголт нь ч гэсэндээ хүмүүс яг тэр одоо биотехнологи зааж байгаа тэнхим болоод тэнхимдээр багшилж байгаа хүмүүсийн ойлголт ч гэсэндээ олон улсын түвшинтэй харьцуулахад бол тодорхой хэмжээний зөрүүтэй байсан. Ер нь бүх юм дээр л ер нь бол тодорхой хэмжээгээр бид нэр одоо ч гэсэндээ зөрүүтэй явж байгаа шүү дээ, тий. Одоо бол харьцангуй ондоо болсон болов гэж бодож байна биотехнологийн хувьд. Тэгээд тухайн үед чинь болохоор манай нөө MIU гэдэг тэр Mongolia International University гэдэг миний төгссөн сургууль байдгийн тухайн үед яг нөө биотехнологи чиглэлээр ажиллаж байгаа лаборатори тэр лабораторийн хангамж материал энэ тэр аюу сайн байдаг байсан. Тэгээд бид нар чинь одоо жишээлбэл би сурж байхдаа тухайн үед яг нөө одоо генетикийн чиглэлээрээ Сөүлийн үндэсний сургуульд бас богино хугацаагаар суралцдаг ч юм уу те. Ер нь хит хитэн ингээ ондоо биотехнологи гэхэлэр өөрөө ингээ хаашаач хүрэж болдог аюу гоё мэрэгжил багхгүй юу. Одоо энэ чинь биолог гэдэг чинь зөвхөн одоо юу гэдэг бүтээгдэхүүн яриад байхгүй штэ. Мэдээж шууд ингээд ангаахтай ч холбогдож болно. Яг нэг үндсэн суур, биолог, хим энэ төр чинь ингээд суур шинжлэх ухаан учраас. Хэд гоё тал нь гэвэл биотехнологи бол одоо яг тухайн айл дээрээс хойштой ер нь бол яг энэ хүн төрөлхтний технологийн хувьд бол маш нарийн өндөр одоо дэвшлиг авчирч байгаа ийм мэрэгжил байгаа. Дутагдaltaй тал гэж би бол ердөөсөө хэлэх зүйл бол надад байхгүй. Энэ мэрэгжил өөрөө бол маш нарийн мэрэгжил байгаа. За тэгээ бакалавра төгсчөөд цаашаа нөгөө мэрэгжлээ ингээд дэвшлүүлээд явж байгаа шүү дээ, тий. Тэгээд тэр мэрэгжлээсээ одоо анагаахын шинжлэх ухааны үндэсний сургууль чинь дотор ингээ бүрэлдэхүүн салбар сургуулиуд байдаг. Хүмүүс ихэнхдээ анагаах гэхэлэр нэг сургууль гэж бодоод байдаг. Тэгтэл анагаах чинь дотор ингээд соёлгын сургууль, био анагаахын сургууль гэж байдаг шигэ нийгмийн эрүүл мэндийн сургууль гэж байдаг байхгүй юу? За нийгмийн эрүүл мэндийн сургууль болохоор гоё зүйл нь юу гэхлээрэ заавал анагаахт ингээд бакалавра төгссөн хүн одоо орох биш. Ондоо чиглэлээр магадгүй одоо төрийн албан хаагчид ч юм уу те. За би ингээд үнэхээр улсынхаа нийгмийн эрүүл мэндэд ингээд санаа зовж байна. Тэгээ би ер нь мэрэгжлээ дэвшлүүлээ. Энэ чиглэлээр би ажиллая гэж бодож байгаа бол нийгмийн эрүүл мэндийн сургуульд ч гэсэнд орох боломжтой. Тэгээ тухайн үед бол би ангийнхаа бас хамгийн бага нь байсан. Тэг яг хамт нэг ангийнхан байсан бол надаас илүү ингээ өндөр туршлагатай тэг олон жилийн мэддэг туршлагатай хүмүүс бол байсан. За нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тухайн үед яваад тэгчээд яг доктороо илүү нарийсаад одоо нийгмийн эрүүл мэнд гэхлээрээ хоёр бас ингээд бодож байгаа л та нийгэм гэхэр чинь бүх юм л орчиж байгаа байхгүй юу? Бүх юм орно яригдана. Тэгээд тэр утгаараа магистрт байхдаа дотоод орчны агаарын бохирдол судалж исэн тухайн анагаахын одоо их сургуулийн хувьд байгууллагын соёлыг нь судалж исэн те гих мэтчлээ ингээд одоо юу гэдэг хөрвөх боломжтой. Тэгэхээр биотехнологич өөрөө айгүй гой суурь нь болж өгсөн байгаа. Анагаахт сураагүй ч гэсэндээ биотехнологич өөрөө үндсэн суурь шинжлэх ухаан учраас анагаах руу шууд шилжиж ороод нийгмийн эрүүл мэнд буюу энэ чинь хүний эрүүл мэнд амь нас яригдж байгаа учраас шилжихэд бас илүү төхөн байсан гэж бодож байна. Тэнцэнээсээ нарийсаад доктортой болохоор манайд одоо нөгөө нийгмийн эрүүл мэнд дотроо бас эн чинь их нарийн байхгүй юу? Яг бүр ингээ нарийсаад явчихдээ. Яг юу одоо жишээлбэл минийх болохоор oral эсвэл dental public health гэж явдаг байхгүй юу? Энэ яг амны хөндийн нийгмийн эрүүл мэнд гэд яригадад явчихна. Манайд болохоор ягаад тэр мэрэгжлийг сонгосон бэ гэхээр манайд яг энэ oral public health буюу dental public health гэдэг нь хараахан хөгжөөгүй байсан. Тэр болгон бас хүмүүс амны хөндий чинь чухал юм аа. Яагаад бид нэр амдаа тэгж амны хөндийнд анхаарах хэрэгтэй, шүдэндээ яагаад анхаарах хэрэгтэй гэдгээ тэр болгон монголчууд нэг ярьдаггүй шүү дээ. Ер нь бид нар чинь. Тэгтэл дэлхийд даяараа одоо энэ Японд ч юм уу ер нь яг энэ эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд дотроо амны хөндий үнэхээр чухал. Яагаад гэвэл амаар юу орно? Тэр чинь бидний эрүүл байх үгүй юу гэдгийг чинь тодорхойлж байгаа бас айгүй том хүчин зүйл ахгүй. Амаараа юу идэж уун, юугаар амьсгах те. Ээл бид нарыг эрүүл байх үгүй чинь тодорхойлцдог учраас энэ одоо яг энэ чиглэлээр нарийсч тийм доктор хамгаалсан байгаа. Миний хувьд ийм байна. Яг ингээд ерөөхдөө та нар ямар замаар явсныг нь бол нэг imagination дээр болсон баха тий.
Энэ нь бол нэлээд сонирхолтой гой салбар юм тий. Сонирхолтой гэснээс нь ингэдэг байхгүй. Би зүгээр нэг жишээл татъя. Одоо ингээд судалгааны ажлууд хүмүүс ч ингээд одоо тоо хоёр жилүүд яг юу судалмаар байна гэл хүн болгон өөрсдөө ингэсэн нэг сэдв гаргачих шүү дээ. Сая бишээ дээр чи намайг доктор тахад манай тэнхмийн нэг хүний судалгаа юу байсан гэхээр Японд төгжрөл донд жолооч нар ч нөө хийцгүүрээд одоо тамхи мамх таталт нь илүү өндөр байд юм байна л та. За тэгэнгүүтээ нөө жолоо барьж байгаа тамхи татж байгаа тэр байдал маань эргээгээд замын хөдөлгөөний осол гэмтлийн одоо тоотоо ер нь холбоотой юу гэдэг судалгаа байхгүй юу. Тэр эн чинь нөгөө айгүй гоё юм. Амны хүндийг гэхлээрээ л идэж уух ч юм уу, алкоголны одоо хэрэглээ энэ төр бол биш байх нь шүү дээ. Амны хүндийг гэхэр чинь ердөөсөө юу ордог вэ гэхлээрээ сая жишээ татлаа штэ ингээд төгжрөл донд тамхи татахыг хүртэл ингээд судалж болж байна. Тэгэнгүүтээ өөр бас нэг жишээ нь юу гэхлээрээ амны хүндээ одоо бид нэр хөгшрөх тусам бидний шүд чинь цөөрөнд тий баг шүдээ алдана да. Тэгэнгүүт тэр шүдний тоо гэдэг зүйл чинь бас их чухал. Яа тэгвэл нас ахаад шүдний тоо чинь цөөрөөд ирэхлээрээ бас хүмүүс найз нөхдөд тоо нүртэл цөөрдөг. Яагаад тэгвэл хүн чинь ингээд өнөөний нүүр цараа яаж харагдана ярихд ч урт нөлөөлнө шүү дээ. Шүдний тоо чинь ингээд буурчихлаарэ зажилж чадахгүй, хамаагүй инээж чадахгүй, тэр болгон тод ярьж чадахгүй тий. Тэнгүүт нөгөө яаж юм гэхлээрэ нийгэм шигт чинь урт нөлөөлчихөж байгаа байхгүй. Тэр болгон гадуур дотор явахаасаа ингээд татгалзаад тий ингээд жоохон хойшоо за ингээд гэртээ бай ч юм уу тий. Тэнгүүтээ хүн амьтантай гарч уулздаг ярих нь хүртэл багасна. Тэгэхээр нөө амны хүндий гэдгийг бид нөр өнөөдөр яаж ойлгох ёстой гэвэл ердөөсөө зөвхөн энэ хоол ундтай холбоотой биш. Ердөөсөө нийгмийн хүн гэдэг утгаараа яаж одоо чанартай амьдрахын, чанартай одоо юу гэх юм бэ? Амьдрахуул гэдэг ер нь өдөр тутамд байнгын тохиолдож байгаа зүйлтэй холбоотой зүйл гэдгийг бол бид нэр маш сайн ойлгох хэрэгтэй. За дараагийн асуулт нь болохоор ерөнхийдөө их сургуулаа төгссөн оюутнууд шинэхэн төгсөгчид маань төгсөөд шууд ажлын байран дээр гарах уу эсвэл мэрэгчлээ дэвшлүүлээд мастрын зэрэгээр сурах уу гэдэг хоёр асуултанд донд амар их төрөлцсөн юм байна л та. Тэгээд тэр тал дээр ямар хөө зөвлөх өгөх вэ? Миний хувьд болохоор тодорхой хэмжээгээр ажиллаад үзсэн зүгээр юм болов гэж боддог. Яагаад гэвэл одоо жишээлбэл хэдүүлээ юу гэдэг төгсөнгүүтээ Монголд ажиллаж үзээгүй, яг Монгол хамт олон дунд байхлаар ямар байдгийг мэдэхгүй, Монголд ажил хэрхэн явж одоо ажлын бизнес уулзалтууд хүртэлтэй ямар хөө байдлаар явд. Энэ чинь нэг Монголын нэг юм соёл байгаа шүү дээ, тий. Тэр соёлын дунд нь тодорхой хэмжээгээр ингэж зүлгэгдэж яваагүй бол шууд төгсөнгүүтээ гадагшаа явцдаг. Тэнгүүт гадаадд яах юм бэ? Шал ондоо, тэс ондоо одоо ажлын соёл байгаа ш. Наадах нь хилцээр яаж хийх юм, соёл нь ондоо. Тэ заах соёл нь ондоо. Тэнгүүтээ заахлаараа яах юм? Яг Монголын асуудлыг ярих юм уу? Эсвэл ондоо улс орны асуудал дээр дандаа жишээ татаж ярьж суралцах юм уу те? Тэгэхээр хэрвээ бид нэр огт Монгол дээр за жил юм уу 2 жилийн ажлын туршлагагүйгээр гарчих юм бол тэр өөрийн эзэмшсэн туршлагаа шууд хэрэгжүүлэхэд жоохон төвөгтэй байж магадгүй гэж бодож байна. Боломжгүй бол биш, боломжтой мэдээж. Гэхдээ илүү одоо нөгөө Монголд ажилласан хүмүүстэйгээ харьцуулах юм бол тодорхой хэмжээний за жишээ татах юм бол network илүү багтаа байна. Тийм биз дээ. Ингээд ажил дээр байгаа байсан хүмүүс чинь илүү network өндөртэй байдаг. Тэнгүүт Монголдо буцаж ирэхлээр чинь одоо юу гэдэг network багтаагаасаа болоод хязгаарлагдмал учраас тодорхой хэмжээний цагийг одоо өөр зүйл зарцуулах нь шүү дээ тий. Тэгээд мэдээж хувь хүний бас өөрийнх нь амьдралын зорилго гэж байна л да тий. Заавал хүн болгон магистр сураал, хүн болгон доктор хамгаалах гад байх бол алд байхгүй шүү дээ ер нь тий. Яг хувь хүний зорилго юу юм бэ? Тэр л их чухал байна. Үнэхээр өөрийнх нь зорилго нь зүгээр Монголдо магистр доктор хамгаалах гэж байгаа юм уу? Эсвэл гадаадд сураад тэр туршлагыг Монголд оруулж ирэх гэж байгаа юм уу? Зүгээр сайхан бакалавраа төгсөөд ажиллаа эрхлээд гой сайхан бас амьдарч болно шүү дээ. Заавал бас дээшлүүл шаардлага байгаа юу гэдэг хүүхэн өөрөө анализ хийх хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. За тэгэхээр танаас асуух дараагийнх нь асуулт нь ажилд ороход шаардлагатай зүйлс юу байх вэ? Одоо нөгөө CV-г, резюмег хэрхэн бичих талаар тийм багаан зөвлөгөө өгвөл та. Яг хөө гэхдээ CV resume хоёр чинь ерөөхдөө бид нэг интернетээр хаах юм бол дэлгэрэнгүй мэдээлэлүүд байгаа. CV гэдэг маань өөрөө бол ердөөсөө өөрийн чинь одоо нэг карьерийн явцад сургуулаад
одоо сургуульд орсноос ихсүүлээд бүх нарийн ширийн мэдээллүүд одоо юу гэдэг нь тэмцээнд ороод төрүүлж исэн юм уу, урлаг соёлын юу байсан тийм бүх нарийн мэдээллүүдэд дэлгэрэнгүй оруулахыгаа бол ерөөдөө CV гэж чам. Би аюу энгийнээр тайлбарлах юм бол тийм. Resume гэдэг чинь болохоор одоо жишээлбэл би нэг менежерийн ажил руу ингээд ажил хүсэлт оруулах гэж штэ тийм би ажилд орё гэд. Тэр тохиолдолд резюме дээрээ бүх нөгөө нэг одоо спортын сакс байна уу, дуу байна уу, тэр илүү дотоо янз бүрийн юм тэр одоо яг тэр apply хийж байгаа өсөлт явуулж байгаа ажилтайгаа л холбоотой мэдээллүүдийг бид нэр резюме дээр л оруулна гэсэн үг. Өөр одоо хамааралгүй мэдээллийг бол оруулахгүй гэсэн үг. Ердөө ялгаа нь бол иймэрхүү байгаа. Яаж бичих үү гэдэг тэр нөгөө нэг юу илээ би одоо буруу санааг бол та хоёр дараа шалгаараа заа нөө zesty вэ лөө zesty ч лөө zesty гэдэг. Тэр ерөөхдөө ингээд дэлхийд даяар хүмүүс хэрэгэлдэг байхгүй юу? Тэр айгуу тийм автоматар ингээд яг өөрийнхөө keyword-ууд оруулаад бэлтгэхэд ялангуяа цаг хэмнэн тэгээд бас одоо анализ хийж өгдөг байхгүй цаанаас нь чинь ингээд өөрийнхөө CV resume хийсний дараа анализ хийнгүүтээ за ерөөхдөө тэдэн хувьтай байна. Яг өөрийн чинь өсөлт явуулж байгаа ажил нийцэх одоо гол тэр одоо юу гэдэг юм онцлогууд чинь ердөөсөө гараагүй байна ч юм уу гих мэтчлэн юм үнэлгээг гаргаад өгчдөг байхгүй тэр тэрийг хэрэглэл зүгээр юм болов гэж бодож байна. Тэгээ тэрнээсээ гадна нөгөө нэг улс орнод ч бас их ялгаатай. Японд ажил хайхлаарэ эсэргээрээ байдаг вэ гэхлээрэ бид нар чинь ингэдэг штэ Монголд Америкт ч гэсэндээ яг тодорхой ажил руу бид нэр хүсэлт явуулдаг штэ. Яг тодорхой ажил руу. Японд яадаг вэ гэхлээрэ бакалавра төгссөн оюутнууд бүгдээрээ одоо өөрийн гэсэн түүх энэ төр бичдэг байхгүй юу? Өөрийн түүх нь аюул чухал. Яагаад вэ гэвэл хүн болгон өөрийн үзэж туулсан амьдрал нь ондоо, туршлага нь ондоо учраас өөрийн түүх гэдэг юм байдаг байхгүй Японд. Тэгэнгүүтээ яг тэрий чинь уншиж агаад хүмүүс өөртөө чинь сонгож ярилцаад мэдээж ингээд CV энэ төр чинь харна те. Тэгчээд ярилцаад за ийм манай компанид те ийм ажлын байрнууд байна гэд ингээд тэнцэнээсээ чиглэлүүдээ ингээд сонгодог байхгүй юу. Ингээд шууд сонгож болно. Тийм газрууд мэдээж бол байгаа. Гэхдээ Японы яг ерөнхий соёл нь ийм баггүй. Хүүхдүүд ердөөсөө бакалавра төгслөө, ярилцлагуудад орлоо. Тэгэл нөө ярилцлага авж байгаа хүмүүс нь ингээд санал болгодог. За ийм ажлууд байна гэх. Тийм тэрүүгээр ондоо юм байна лээ. Гэхдээ миний хувьд болохоор арай жоохон ондоо илүү ондоо арга замаар явсан. Бас яг нөө Япон хүн биш те гадаад хүн учраас. Тэгэхээр хэдүүлээ яг ямар улс орн ямар соёл донд ажил хайх гэж байгаа. Тэр нэг чухал. За тэгээд шинэхэн төгсөгчд маань тухайн мэргэжлийнхээ онлын хэсгээс сурцсан байдаг шүү дээ. Тэгээд түүнээс гадна оюутан байх хугацаанд ажил дээр гарахаа бэлтгэхийн тулд ямар уур чадварууд бас эзэмшсэн байвал зүгээр. Ажилд ороход миний хувьд зүгээр хувьдаа юу гэж бодож байна гэхээр яалтчгүй хувь хүн ягаад ч юм зүр өөрийнхөө ингээд өнгөрсөн он жилүүдийг харахаар би ямар ур чадвартай байх нь тэр болгон бас нэг чухал биш юм шиг байгаа юм. Одоо жишээлбэл би ингээл айгүй айхтар ингээл IT-ийн скиллүүдтэй байж болно шүү дээ. Би эсвэл айгүй гоё ихтгэл тавьдаг. Айгүй гоё ингээд data enter figure enter гаргацдаг те. Тэгтээ явсаар хагаад юу хүнийг илүү амжилтанд хүргэж ийнэ гэхээр тэр хүний мэрэгжил өрдөөсөө биш. Тэр хүний ур чадвар өрдөөсөө биш. Тэр хүн өөрөө ямар хүн бэ л айгүй чухал юм бэлээ. Тэр хүн өөрөө хамт ажиллаад ирэхлээр ч хүнийг танигдаад ирдэг штэ. За энэ хүн амьдралдаа яг ийм зарчим ингэж нөхөрлөдөг юм байна. Энэ хүнтэй хамт ажиллахлаар их гоё байдığım, сайхан байдığım, итгэл найдвар төрдөг юм байна. Эсвэл одоо юу гэдэг нөгөө нэг ажил дээр чинь би биндээ нөө итгэх хин нэгэнд юм даатгаж үлдээх ч юм уу те би өвдлөө гэхэд надад итгэдэг ч юм уу миний арыг даадаг ч юм уу ер нь ингээ яг тухайн хүн нь өөрөө ямар хүн юм бэ гэдэг нь л тухайн хүн амжилттай цаашаад явах уугүй юу гэдгийг тодорхойлт юм байлээ. Түүнээс биш угаасаа мэдлэг ур чадвар гэдгийг чинь хүн хинж те ингээд хичээх юм бол эзэмшээд хинж чадваргүй байж байгаа чадвартай болох боломжтой. Угаасаа ажил дээр гараад ирэхлээр эхнээс нь сургаж явдаг штеп. Бүх одоо ажилд орохлоор чинь өмнө нь байсан хүмүүстэй аваад эхнээс нь зааж өгдөг. Бэггүй за манад ингэдэг шүү. Ийм юм дээр ингэж ажилдаг гэж заагаад өгчдөг. Тэгэхээр ердөөсөө хамгийн номер 1-т бол хувь хүн өөрөө ямар хүн бэ гэдгийг л чухалах. Түүнээс биш одоо юу гэдэг нь би ийм мэрэгжилтэй учраас
амжилттай явах биш. Би ийм ур чадвартай учраас би амжилттай гэж хэлэх нь бас их дутагдaltaй болов гэж бодож байна. Яг л ур чадвар өндөртөө ч гэсэндээ хүн өөрөө их одоо төлөвшил муутай хүмүүс байдаг штэ. Төлөвшил муутай байх юм бол хичнээн тэр хүн мундаг сургууль төгсөөд хичнээн ур чадвартай байлаа гэд төлөвшилгүй бол тэр хүн явахгүй гэж боддог. Тэгэхээр хувь хүний хүмүүжил төлөвшлийг бол ер нь бол бага наснд нь яг тогтоод тэрүүгээрээ төлөвшөөд явдаг болов ингээд жил ирэх тусам ер нь бодлоод өөрчлөгдөд явдаг шүү дээ. Тэгэхээр тэр болгонд хувь хүний төлөвшил маань өөрчлөгдөд явдаг юм болов. Би яг түрүүн өөрийн хэлсэн чинь одоо ингээд бодол гэдэг юм их чухал яагаад гэвэл би бас сүүлийн ном уншижсэн байхгүй юу? Cleaning up your mental mess гэх тэр номон дээр болохоор яг тэр судлаач эмэгтэй өөрийнхөө сүүлийн ингээд 30 жил хийсэн судалгааны үр дүнг танилцуулдаг байхгүй юу? Тэрэн дээр басны гол зүйл нь юу гэхээр бодол яг хэрхэн ихэнхдээ нөгөө нэг бодол гэдээ ярихлаар бид нар чинь нэг тийм хэлбэр дүрсгүй ч юм уу юу ч байж болох юм шиг бодоод байдаг. Тэгтэл тэр эмэгтэйгийн номыг уншснаас хойш бодол гэдэг юм чинь бидний тархинд бүр одоо нэг ингээ нүүрэн дээр юм гарчихлаар ингээ нэг жижигхэн нэг батга ингээд байж идэг штэ тий. Тэнгүүт хүмүүс ингэж бодд юм байна л да. 30 хоног шин дадал зуршил. Би өөрийгөө шинэ хүн болгоё. Би өөрийгөө 5 цагт босгодог болгоё. Ус их уудаг болъё ч юм уу. Ингээл янз бүрийн бид нар чинь ингээл жилэрэх тусам юм боддог штэ. Тэнгүүтээ ингээ 30 хоног хийнгүүтээ за одоо ингээд би энэ дадал зуршилд ингээд суралцчлаа. Одоо би ингээд болчлоо гэж бодоод байдаг. Тэгтэл яг шинжлэх ухаанаараа бодох юм бол нөгөө дадал зуршил чинь дөнгөж энэ тархин дотор чинь бүр ингээд жижигхэн бомб байхгүй. Одоо юу гэх юм те нэг юм жижигхэн юм гарцсан юм шиг байхгүй. Тэгтэл тэрийг чинь цаашаа бүр ингээд одоо юу гэдэг вүлээ модон чихэр шиг хэлбэртэй болох жишээ татчихжээ. Тэр жижиг юм чинь ургаад бүр модон чихэр шиг болох хэвээр энэ тархин дотор. Тэгээ цаашаага бүр ингээ нейронсын холбоо сүлжээ болоод хүчтэй болж ирэх юм нэ шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг төлөвшил гэдэг ярихлаар яалтчгүй нөгөө бодол гэдэг зүйлтэй ямар хүн өөрийгөө юу гэж бодно. Эерэг юм уу, сөрөг юм уу? Эрүүл бодлоод юм уу, өвчтөө ч юм уу, эсвэл нэг хортой өөрт хор хөнөөлтэй хортой бодлоодаас бид нар чи үе боддог шүү дээ тий. Тэр тийм бодлоор бид нар ингээл 30-аас дээш ингээл 60 хоног нэг бодлоо ингээ бодоод ирхэл юм бол тэр чинь яг ингээд тархинд чинь өөрчлөлт оруулаад тархинд юу хамгийн их ургасан байна. Яг тэр бодол чинь ингээд хамгийн их ургацсан байгаа байхгүй юу тий. Тэгэл яг бид нэр өөрсдийнхаа юу бодно тэр бүтээгдэхүүн нь шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр төлөвшил гэдэг зүйлийг заавал нөгөө нэг гэр бүлтэй холбох гот ч юм уу эсвэл би бага насндаа ингэж өнгөрөөсөн юм үзэж туулсан гэдэгтээ заавал ингээ банк наагаад ах шаардлага байхгүй гэж боддог. Угаасаа нөгөө brain neuroplasticity гэдэг юм уян хатан байдал гэдэг зүйл чинь яг сони зүйл байхгүй юу. Ерөнхийдөө бид нэр тэр их ургуулсан байгаагаа эргэж одоо бодхоо болох нь шүү дээ. Ер нь шинэ бодлоор солино. Reconceptualize шинэ бодлуудыг өөртөө бий болгож тэрийг яг шинжлэх ухааны нотлохоогоор бол 60 хоногоос дээш те байнгын өөрийгөө дасгалжуулна гэсэн. Гэхдээ яг тэр номон дээр бүр нарийн ярьдаг юм л да. Яг бидний одоо дэд ухамсарт бус гэдэг ухаан дээр бүр ингэж тайлбарлаж ярьдаг байхгүй. Яагаад гэвэл бид нар чинь ингэж сэрэхлээр л ухамсарт ухаан чинь л онлайн болчихж байгаа байхгүй. Дөнгөж сэрэнгүүт тэгэл бид нэр би сэрэнгүүтээ би шийдвэр гаргаад байна. Сэрэнгүүтээ л би мэдрээд байна ч юм уу шийдвэр гаргаж ин амьдраад байна гэж бодоод байдаг. Тэгтэл бидний би хинбэ чи өрдөөс 90-с дээш хувийг нь бидний ухамсарт бус ухаан шийдчихэдэг. Яг тэр ухамсарт бус ухаан чинь бол хизээч унтардаггүй, офлайн болдоггүй. Бидний хамаг датаг хадгалж идэг юм power house байгаа даахгүй. Маш том дата банк гэж идэг. Бидний за тэр бага насны дурсамжууд байна уу? Сурсан мэдлэгүүд байна уу? Өөрийн юу гэдэг бодол те бүх зүйлийг хадгалж идэг маш юм хүчтэй зүйл байгаа. Тэгээ тэр маань өөрөө бид нарыг сэрэнгүүт хүү цэлмүнээс сэрцэн уу за хоёулаа одоо ярий гэд нөгөө ухамсарт бусчин яг байглаасаа бол ийм тайван амгалан байх хэвээр хүн ер нь өөрөө яг байглаасаа бол амгалан тайван байх хэвээр. Тэгэнгүүт нөгөө хүн амьдрал нэг за юу гэдэг надад нэг таагүй зүйл тохиолдчихлоо гэж бодоход ухамсарт бус ухаан чинь тэрийг ингээд одоо негатив дурсамж болгоод хадгалчлаа штэ. Тэгэнгүүтээ нөгөө нэг байглаасаа амар амгалан байх хэвээр чинь тодорхой хэмжээгээр алдагдаад ирэхлээрээ бид нэрийг сэрэнгүүт ухамсарт бус ухаан
дэд ухамсараар дамжуулаад ухамсарт ухаантай сэрэнгүүт холбогдох гэж үзэж байгаа байхгүй юу. Ингээд саяны ухамсарт дэд ухамсараар ингээд гүүр болгож холбогдож байгаа байхгүй юу. Ийм дотор ч тэ ингээд нэг тавгүй ийм зүйл болцсон шүү. Энийгээ шийдвэрлээрээ гингүүт бид нэр тэрийг сэтгэл хөдлөлөөрөө одоо заримдаа сэтгэл хөдлөл аль эсвэл одоо юу гэдэг зүрхний цохилт ихсдэг ч юм уу. Бид нэр сэтгэл хөдлөлөөр зарим өдрүүдээс сэрэхлээрээ бүр ингээд ганцаардаад те бүр ингээд бодол автагдаад нэг л юм цаана нэг юм болохгүй байгаад байдаг шүү дээ те. Тэр үед бол яг ухамсарт бус чинь бид нартай ярилцах гээд байгаа. Тэгэхээр түрүүн төлөвшил гэдэг зүйлийг миний хувьд бол ингээд цогцоор нь харах юм бол хүн үргэлж өөрчлөгдөх, төлөвшил гэдэг зүйлийг үргэлж бид нэр сайжруулж өөрийгөө best version гэж ярьдаг шүү дээ. Өөрийн хамгийн шилдэг хувилбар бол үргэлж байх боломж бий гэж боддог. За та ерөнхийдөө карьер төлөвлөлтөө ямар аргаар хийдэг вэ? Хэдэн жил төлөвлөдөг вэ те? Яг нэг төлөвлөлт гэхлээрээ миний хувьд болохоор үнийг хэлэхэд карьер төлөвлөн гэж бол хэлэхгүй болоо гэж бодож байна яг хувьдаа. Яагаад гэвэл ерөнхийдөө бидний төлөвлөснөөр бол амьдрал тэр болгон болдоггүй шүү дээ. Би карьер яг ингэж төлөвлөж ийн гэсэн ч гэсэндээ биднээс шалтгааллах зүйл гэж байна, шалтгааллахгүй зүйл гэж байна. Бидний хяналтанд дор байгаа факторууд байдаг бол хяналтаас гарцсан одоо биднийг хүрээлж байгаа одоо юу гэдэг юм наазахын за би энэ ажил орыг намайг хүлээж авах үгүй энэ би контролдохгүй шүү дээ. Тэрийг тийм болохоор миний хувьд бол карьер төлөвлөлт гэдэг зүйл бол хараа ондоо өнцгөөс хардаг гэх юм уу те. Одоо тухайлбал өнөөдөр хүртэл ерхий өөрийнхөө ирсэн байдлыг харах юм бол гэр бүлийнхэнтэй маш их ярилцдаг байсан. Яг нэг гэр бүлийнхэнтэй байнга brainstorm ингээд тунгааж нэг чухал байдаг. Тэгээд тэрнийхээ үндсэн дээр за яг надад одоо яг ямар боломж байгаа юм бэ? Надад үнэхээр боломж байгаа мó байхгүй мó? Байхгүй бол би яг одоо байгаа өгөгдсөн байгаа энэ өгөгдөл дээр яг өнөөдөр надад ямар ажил байгаа юм тэр ажлыгаа л би хамгийн сайнаараа хийх. Ийм л ерөнхий одоо юм өөр ингэсэн зарчимтай гэх юм уу. Заавал карьер гэхгүй одоо юу гэдэг залуу хүмүүстэд ялангуяа бид нар байнга нөгөө карьер эсвэл ингээл юу гэдэг гадаадад мэргэжилдээ эхлүүлэх ч юм уу иймэрхүү зүйлийг ярих тусам бидний амьдрал зөвхөн нэг юм карьер дээр тулгуурлах гэдэг юм шигтэй эсвэл би төлөвлөхгүй л бол би амжилтанд хүрч чадахгүй гэдэг одоо ойлголтыг ялангуяа карьер дээр авч болохгүй гэж бодож байна. Ягаад гэвэл биднээс үнэхээр шалтгааллахгүй зүйл олон байгаа. Тэ одоо жишээлбэл би юу гэдэг магадгүй би ингээл Японд амьдрий гэсэн чинь надад боломж нь гарахгүй бол би хичнээн төлөвлөлөө гэд утгагүй байхгүй. Тэгэхээр карьерийг бол өгөгдөл болоод миний эргэн тойронд байгаа боломж юу вэ гэдэг дээр маш сайн жолоодлого хийх ур чадварыг эзэмших чухал гэж бодож байна. Өнөөдөр л надад үнэхээр одоо ямар ажил вэ? Ямар нэтворк вэ? Тэр хүрээндээ би яаж бид нар чинь ердөөсөө секунд тутамд хоёр сонголтын хооронд л амьдардаг штэ ер нь. Тэ бидний сэрүүлэг дуурлаа би босхоо 5 минут хэвтгөө. Тэ гих мэтчлэн үргэлж сонголт хийдэг. Тэгэхээр яг тэрнтэй ижлэгэн карьер дээр бол бид нэр яг өнөөдөр өгөгдсөн байгаа хамт олонтойгоо би ямархуу харьцаатай байна гэдэг чинь ирээдүйн бас карьер амжилттай явах үгүйг чинь тодорхойлно. Ямар дарагтаа таарлах нь уу? Одоо ингээл маш олон workshop-ууд, ивентүүд ч гэсэндээ ингээд болж байгаа шүү дээ, тий. Тэр болгон дээр идэвхтэй очиод ямар хүмүүстэй уулзна, хүнээс ямар асуултыг тавина гэдэг чинь өөрөө их чухал юм боллоо гэж бодож байна. Түүнээс ш яг карьерийг төлөвлөнө гэвэл төлөвлөсний дагуу явахгүй байх тохиолдол илүү их гэж бодож байна. Сая ковид гэж 2 жил бас хинж төлөвлөөгүй, төсөөлөөгүй юмнууд бас зөндөө гарлаа тий. Тий, яг үнэ. За тэгэхээр нөгөө network гэдэг хувь хүнд одоо хүрээлэл хэр чухал вэ? Тэгээ хүрээлэлээ бас хэрхэн тэлэх боломжтой вэ? Өөр хүрээлэл рүү орохын тулд яг хувь хүнээс ямар алхмыг хийх энгийн тийм алхмууд нь юу байх бол? Хамгийн энгийндээ миний хувьдаа бодож байгаа зүйл юу гэхлээрэ бид нар өргөн хүрээний тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой. Зөвхөн өөрийнхөө мэргэжил чиглэл биш. Яг одоо миний байгаа амьдарж байгаа энэ
бүлэг хүмүүс донд энэ улс оронд юу болж байгаа юм бэ гэдэг нэг юм ерөнхий ойлголттой одоо хуучныхаар бол бид нэр сонио уншдаг байсан бол одоо чинь ингээл наадхан Lemon Press-ийн тий Lemon Press бид нэр subscribe хийж болж байна. Эсвэл гадаадын өөрийнхөө сонирхож байгаа чиглэлийн дагуу тогтмол уншдаг тохимолууд байх хэвээр тий. Өөрөө гоё ухах амтлах тийм одоо өгөөж ихтэй хүн өөртөө хөрөнгө оруулалтыг хангалттай хийж дараа нь ингээд олон төрлийн хүмүүстэй уулзахад дөхөн байна. Тэгэхгүй нөгөө нэг өөртөө бид нэр хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүй би өөрийгөө цэнэглээгүй услаагүй байж нөгөө нэг яг ингээд за би үнэхээр нэтворкоо тэлмээр байна. За би энэ салбар руу ингээд сонирч байна гэдээ ордог. Боломж нь гараад үүд хаалга нэгдэд ордог. Тэгтэл өөрөө бэлтгэгдээгүй байх юм бол тэр чинь ингээд зүгээр харамсалтай тий одоо юу гэдэг тий ингээд одоо өөрийнхөө шансыг ингээд өөрийнхөө боломжийг бид нэр алдчихна л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хамгийн түрүүнд байнга уншдаг байх чухал юм байлаа. Манай Цэнгэл сайхан гэж бас юу манай доктор байдаг аахгүй юу. Ээж юм найз тэгээд Цэнгэл сайхан багш надад өгчсэн зөвлөгөөнүүдийнх нь бүр ингээд толгоонд үлдсэн зөвлөгөө нь яг тэр ахгүй юу. Сонин уншдаг бай гэж зөвлөжсэн байхгүй юу. Тэгэхээр тэр их чухал юм байлээ. Тэгвэл нэ сонин гэхлээрээ бид нэр дандаа ингээд насанд хүрсэн хүмүүс ч юм уу ахмад насны хүмүүс уншдаг гэж бодоод байдаг. Тэгтэл сонин уншиж бид нэр энэ эргэн тойронд юу болж байгааг илүү сайн мэднэ. Тэр хүрээгээрээ дараа нь network хийхэд чинь бүр ихэд дахин илүү хэлбэр болно. Тэгэхгүй яг хөө мэдээж ингээл те бид нэр одоо юу гэдэг хүрээлэл чухал гэж юм. За network чинь их чухал юм байна гэж гараал явдаг, event workshopд очдог, семинар дээр очдог. Тэнгүүд хүнтэй уулзаад тэр хүн уулзах хүнийхээ цаад салбарыг нь мэддэг байж тэр хүнээс зөв асуултыг асууна шүү дээ те. Нөгөө хинтээ уулзах гэж байгаагаа бид нэр маш сайн судлах хэрэгтэй байдаг те. Тийм болохоор яг өөрийгөө ирээдүйд за би ирээдүйд өөрийгөө 5 жилийн дараа 10 жилийн дараа ийм хүн болно гэж бодож л авал өөрийгөө олон сэдвт ярих боломжтой, мэдлэгтэй, туршлагатай, гоё сонирхолтой хүн байх нь юуны төрөнд чухал юм болоо гэж бодож байна. Хэл юм бол тэгэл угаасаа хизээч хамаагүй зүгээр баг ингээл гудамжаар алхаад автобусын дотор хүртэл хажуудлынхаа хүнтэйгээ яриад бид нэр ингээл хинтэж хамаагүй уучраа танилцах те санаанд оромгүй амьдралын ивентүүд тохиох боломж бол бид нарт үргэлж байгаа хаа. Тэгэхээр аль болох олон талын мэдлэгтэй хэлний ээлжинд өөрсдөө сайн бэлтгэнэ. Тэгжээж тэр дараах боломжуудыг хатгах боломжтой болох нэ. Өөрийгөө хэрхэн хайрлах ёстой өөрийгөө хэрхэн хайрлах талаар тэр нэрээ бас тэр болгоом бас амархан биш те. Яг чи бид нар ингээд эргэн тойрныхаа хүмүүсээ аягүй гоё хайрлаад байдаг, хүнийг хайрлаад байдаг. Яг өөр дээр ирэхлээр бид нар өөрийгөө хайрлах чадахгүй тохиолдлууд их байдаг шүү дээ. Ялангуяа ингээд өөрийнхөө өмнө хийсэн ямар нэгэн буруу алхам шийдвэртэй ингээд харамсаад өөрийгөө бүр байнга дотроосоо идээд ингээд өөрийгөө ингээд байн буруутгадаг ч юм уу те. Өөрийгөө өршөөж чадахгүй, уучлах чадахгүйгаас ихсүүлээд өөрийгөө хайрлах чинь бас тэр болгоо амархан биш байдаг юм билээ. Гэхдээ яг судалгаагаар ингэж ярьдаг хүн мэдээж өөрөө хичээгээд түрүүн бид нэр дахиад бодол модал гэж ярьсан шүү дээ тий. Тэр хүн өөрийнхөө төвшөнд хичээгээ тодорхой хэмжээнд хүрч чаддаг. Гэхдээ ямар хүмүүс илүү хурдцтайгаар ингээд юу гэдэг өөрийгөө хайрлах, өөрийнхөө амьдралыг байгаагаар нь хүлээж авах тий. Өгөгдсөн өөрийнхөө биеийнхаа наадхан одоо ялангуяа эмэгтэй хүмүүс ч ингээд юу гэдэг өөрийнхөө бие ханаас ихсүүлэл ярьж байгаа өнгө дуу хоолой. За тэгэл гүнзгэр ярих юм бол би гадаад хэлийг сурч чадахгүй нэг байл би юу гэдэг одоо карьераа ингэж бусад хүмүүс шиг ингэж чадахгүй юм ч юм уу гэл аюу харьцуулаад байдаг те өөрийгөө гэл байж болох бүх юмар те. Тэгэд судалгаагаар яасан гэсэн чинь яг тэр хүн бид нар чинь нийгэм яаж ажиллаж байгаа гэхээр систем байгаа шүү дээ. Систем байж бүх юм цогцоороо ингэж одоо тогтвортой явж байгаа шиг хүн өөртөө амжилттайгаар өөрийгөө хайрлах, амжилттайгаар энэ амьдралаа ингэж бусадтай харьцуулахгүйгээр авч явахад дэмжлэг үзүүлэх тэр одоо системийг өөртөө бий болгох нь их чухал юм байлээ. Бодол төр ч гэсэн тэр дэгдэг штэ. Системд өөрийгөө ингэж оруулах хэрэгтэй. Гэхдээ за би яг ийм сөрөг бодол орж ирээд өөрийгөө хайрлах чадахгүй ч юм уу те өөрийгөө буруутгадаг ч юм уу.
өөрийгөө голдог яг энэ бодол орж ирэнгүүт би яг энэ бодлоор хариу барих хэрэгтэй. Тэгэхгүй нэ бид нэр ихэнхдээ ийм систем гаргаагүй болохоор яах юм бэ? Систем байхгүй юм чи ингээд бодоол байна шүү дээ. Бодоол ямар ч хариу одоо бид нар чинь компани дээр хүртэлтэй за А төлөвлөгөөр ингэ шүү. Хэрвээ ийм асуудал гарах юм бол бид нэр Б-гээрээ явна шүү ч юм уу гэдэг шүү дээ. Яг гинтэй ижилхэн миний бодлоор хүн бол өөртөө яг ийм өөрийгөө хайрлах яг тэр системийг айгу зөв хүмүүсээр бүрдүүлэх ёстой. Аав ээж нь байд юм уу? Айлзвал аав ээж нь биш юм а гэхэд нэг ганц дотны найз байх юм уу? Аль эсвэл юу байж болно шүү дээ. Одоо л бид нэр ингээл интернетээр тэгээ гадаад хүнээс хүртэл бид нар уран зориг авдаг шиг яг өөртөө ингээ системийг бий болгох хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг ялангуяа эмэгтэй хүн гэдээ яриад үзэх юм бол бид нар чинь байнга ингээл гормоны ингээд өөрчлөлтөнд орж идэг. Хамгийн энгийн дээр ярих юм бол одоо би жишээлбэл сараа яаж төлөвлөдөг вэ гэхлээрэ миний ингээ сарын тэмдэг ирэхэд миний өгтлэн сэтгэл зүй ч юм уу биеийн байдал ингээл бүх ингээд зүйлт чинь гормоны өөрчлөлт ингээ нөлөөлдөг байхгүй юу? Тэнгүүт би яг тэрэн дээрээ тулгуурлаад би өөрийнхөө биеийг нэг сарын дотор ямар хуу байдгаа би аягүй сайн мэддэг учраас за би яг энэ үед нь би ингэж амрын шүү. Энэ үед нь би ийм подкаст сонсон шүү. Энэ үед нь би энэ хүнтэй уулзвал яг би болоод сэтгэл зүй гараа их бэлэн байна ч юм уу. Ер нь хүн өөрийгөө одоо би та хоёрыг бол та хоёр өөрөөсөө л хамгийн сайн мэдэн штэ. Би та хоёрыг мэдэхгүй. Тэрнтэй ижилхэн намайг хинч мэдэхгүй учраас би өөртөө тэр цогц системийг л аягүй сайн бүрдүүлчихэж хамгийн хурдцтайгаар тогтвортойгоор амжилттайгаар өөрийгөө хайрлах юм болоо гэж бодож. Угаасаа тийм судалгаа байдаг байхгүй яг тийм хажууд нь яг дэмжлэг үзүүлж байгаа хүн байгаа хүмүүс хамгийн тогтвортой бөгөөд хурдтайгаар өөртөө тэр эерэг өөрчлөлтүүдийг оруулдаг гэдэг судалгаа байдаг. Хэрэгцээний дүндээ ер нь хүн яг өөрийгөө таниад мэдчихсэн байхад тэрэн дээр үндэслээ дараа ялахмуудаа хийхэд илүү төхөн болох нь тий. Харин тийм миний хувьд бол яалтчихгүй тийм нөгөө нэг наадах нь бид нар ингээл төлөвлөлт гэж аюух ярьдаг штэ. Ажлаа яаж төлөвлөдөө, амьдралаа яаж төлөвлөдөө ингээл тий. Тэгтэл тэр чинь бол ердөөсөө миний хувьд бол зүгээр яг суур зүйл нь биш аахгүй. Суур зүйл нь юу гэхээр систем л аахгүй. Систем дотор чинь би яг сэтгэл зүгээрээ би ямар бодлоодыг системтэйгээр бодсоор агаад би ямар хүн болцсон юм бэ? Системтэйгээр би юу эзээр агаад ийм битэй болцсон юм бэ? Системтэйгээр би хаашаа орж гарсаар агаад ямар найз нөхөдтэй болцсон юм бэ? Системтэйгээр би юу уншсаар агаад би ямар хүрээний мэдлэг чадвартай байгаа юм бэ гэх тээ. Яг тэрнтэй л ижилхэн ердөөсөө нөө энэ гол системээ бид нэр бие махбод болоод сэтгэл зүй өөрийнхөө ихтгэл үнэмшил өөрийгөө харах өнцөг бүх зүйлээ бид нэр айгүй гоё юм бат бөх босгожиж ямар одоо тэрэн дээр чинь ажлын төлөвлөлт яригдэн тэ. Тэгэхгүй нөгөө нэг гол суур юм а бид нэр ердөөсөө цутгаж чадаагүй байжж ийм ажлын арга барил зүгээр юм шиг байна. Энэ хүн ингэдэг гэж ингээл хааш яаштай дагаад байдаг. Тэгтэл яг суур юм а бид нэр бэлдэг бол хичнээн би аягүй сайн төлөвлөсөн тэ. За би өөрийгөө яг ингэж хайрлаа нэг одоо ийм төлөвлөгөө нэг ийм гаргачлаа гэж боддог. Эсвэл ажиллаа би ингээд яг ийм төлөвлөлт өдрөө би ингэж өнгөрөөнө гэж төлөвлөчдөг. Тэгтэл гол тэр хөрс чинь би гэдэг хүний хөрс өөрөө хатцсан. Ямар ч шин тэвжээлгүй нөгөө л нэг айл хэдэн жилийн өмнө шийдэгдэг асуудал нь одоо хүртэл ингэ байгаад байгаа бол тэр төлөвлөгөө чинь угаасаа нурах нь бол ойлгомжтой байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө хайрлах дээр бол хамгийн гол нь өөртөө цаг өнгөрөөгөөд яаж системийг бий болгох вэ? Систем дотор хэнийг оруулах вэ? Тэгээд хамгийн гол нь өнөөдөр ягаад ч юм нөгөө хүлээлт гэдэг зүйл бид нэр аюух алдаг яг үнэ хэлгээд. Бусдаас ч айгүй их хэмиг хүлээдэг. Хүлээлт өндөртэй. Тэгэнгүүтээ өөрөөсөө ч гэсэндээ аюух өндөр юм хүлээгээд байдаг. Одоо бид нэг шугам татчихъя гэж бодъё л да тий. Одоо би өөрийгөө хайрлах шугам. Тэр шугамаа бүр ингээд хитрхийн өндөр тавьчихлаарэ тэрэндээ хүрх гэж ятцаараад яг тэр үед юу гэв би өөрийгөө хайрлахаа яг юу гэж бодож байгаа юм. Би яг ийм бие хатаа яг ийм үзэмжтэй, ийм ажил төрөлттэй, тэдийн орлоготой байх юм уу? Нэг юм шугам татчихлаад өндөр. Тэр чинь өндөр байх тусмаа л өөрийгөө хайрлахад хэцүү болно ер нь бол. Тийм болохоор хүлээлттэй буулгаад би өнөөдөр ирвэл тэ гоё идэх хоолтой
найз нөхөдтэй миний гэр бүл надтай хамт байна. Тэ миний би гар хөлөө алдаагүй байна гэл ийм энгийн байлгах тусмаа бид нэр өөрийгөө хайрлахад амархан болно. Тэгэхээр expectation боёо өөрийн хүлээлттэй бодит байлгах нь чухал. За сүүлд нь танаас нэг асуултыг асуугаад тэгээд өндөрлөё. За та ер нь ингээд амжилтаа хийжсэн хамгийн тийм зөрөгтэй алхам ч юм уу тиймэрхүү зүйл юу байсан бэ? Зөрөгтэй алхам яг хоёр алхам одоогийн байдлаар зөв толгоонд орж ирж байна. Юуны төрөнд бол нөгөө бид нэр ингээл түрүүн карьераа босгох гэж ярьж байгаа шүү дээ. Монголд байхдаа болохоор миний хувьд яг нэг урлагийн зүгээс харах юм бол урлагийн карьер бол нэлээд босцсон, амжилттай ч явж исэн. Тэгэд яг тэр босгосон зүйлээ орхиод тэг ямар ч асуудал байгаагүй ингээ гоёороо байсан зүйлийг орхиод явхад бол надад аюу хэцүү байсан байхгүй. Тэгээ би мэдээж одоо яг нэг докторд сурахтаа тодорхой хэмжээгээр мэдээж баяртай байсан. Гэхдээ ард үлдэж байгаа тэр карьер хаягдж байгаад нь бол дотроо бүр ингээ шаналж исэн байхгүй. Тэгэл дуу сонсгоо болгонд хүртэл ингээл зүрхөө өвддөг. Тэгэл дуу сонсгоор тэр бол надад их хэцүү байсан. Яг босгоцсон байсан карьераа үлдээж авах. 0-аас дахиад эхлэх те. 0-аас эхлэхийн цааш юм да яг ингээд нөө хоёр салбарыг зэрэг авч явж исэн болохоор ямар ч нэгээ үлдээхэд аюу хэцүү байсан. Одоо бодглохлоор Японд яг нөө ажиллаад Японд өөрийн гэсэн карьераа босгоод network бий болоод маш гоё ажлын хамт олонтой байжгаад одоо хувийн шалтгаанаар одоо орхиод бас өөр зүг рүү явах шаардлага гарсан. Одоо энэ шийдвэрийг гаргахад бол надад тийм амар бол байгаагүй маш хүнд байсан. Тэгэхээр ямар ч гэсэн хоёрдугаарх нь бол ялцчгүй яг энэ гадаад Япон улсад өөрийнхөө босгосон карьерийг дахиад орхиод өөр зүг рүү явах энэ шийдвэр энэ хоёр хоёулаа одоо ямар ч гэсэн хамгийн том хэцүү ч гэсэндээ нэг дуртай бол биш дургүй ч гэсэндээ хийж байгаа алхмуудын нэг юм болоо гэж бодож байна. За маш гоё ярилцлага боллоо. Зөндөө олон гоё хариултуудыг олж авлаа. Тэгээд Friendly Talk-д маань оролцсон Цэлмүүндээ баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь бүх зүйл амжилт хүсье. За баярлалаа. Та хоёртаа бас нэлээд удаан ярьлаа. Гоё асуултууд тавьсанд баярлалаа. Тэгээд ямар ч байсан чадхаараа өөрийнхөө туршлагаасаа жохон ч ихсэндээ ингээд хуваалцсандаа бол баяртай байна. За стах баярлалаа. За баярлалаа. За баярлалаа баяртай. Амжилт хүсье баяртай.